皆さん、こんにちは。今日の一言日本語の時間です。За та бүхэн сайн байцгаана уу? Өнөөдрийн Япон үг хичээлээ эхлүүлье. 今日の先生はサイハンの私です。За өнөөдрийн хичээлийг сайхна багш нь заах нэ. はい。今日のテーマは熱中症です。За өнөөдрийн сэдв нарших эсвэл монголоор бас халууны цочрол гэж хэлж болно. За ийм сэдвээр хэд хэдэн өгүүлбэр танилцуулъя. За энэ ничүүшо гэдэг үгний ард ягай баажон гэж хэлсэн байна тийм ээ. Ягай гэдэг нь гадаа гэсэн үг. За тэгээд гадаа наршихгүй тулд гадаа халууны цочролд орохгүй тулд яавал зохиох вэ гэдэг жишээ өгүүлбэрүүдийг танилцуулъя. はい、まず、熱中症にならないためには、заならないためにはгэхээр тийм болохгүй тулд гэсэн үг. 熱中症にならないためにはгэхээр наршихгүй тулд халууны цочролд орохгүй тулд яавал зохиох вэ гэдгийг танилцуулъя. Заまず最初にэхлээд 暑い時間は外に出ないようにしましょう. За гадаа хэд халуун байх үед гадагшаа гарахгүй байгаарай. Гадагшаа гарахаас зайлсхийгээрэй гэж байна. За次は帽子をかぶりましょう. Малгай заавал өмсөөрэй. 次は日陰で休みましょう. За日陰гэдэг нь сүүдэр байх нь байна. 次は熱中症に気をつけてください. За熱中症гэдэг нь өөрөө энэ нарших эсвэл халууны цочрол гэдгийг хэлж байна. Тэгэхээр наршихаас халууны цочролд орохоос сэргийлээрэй, анхааралтай байгаарай гэсэн үг тийм ээ. 気をつけてくださいгэдэг нь. はい、次の文章は水をこまめに飲んでください. За ойр ойрхон ус уугаарай гэж юм тийм ээ. Комаме гэдэг нь одоо их ойр ойрхон жижиг сажиг гэсэн ийм утгатай үг. За жишээлбэл мизу о комамени ном гэхээр энд бол ойр ойрхон ус уугаарай гэж юм тийм ээ. Нику о комамени таберу гэвэл ойр ойрхон мах идэх гэсэн утга болох нь байна. За комамени канжи о обоемашо гэвэл ойр ойрхон ханц цээжлээрэй гэх юм байна. Комамени. За энэ үгийг бас цээжлээд аваарай. За дараагийн өгүүлбэр нь таксан асе о кайтара мизу о失礼いたしました. Таксан асе о кайтара мизу то塩分を取りましょう. За сая багш нь уншиж байгаа татванд нь буруу уншихаа шахлаа. За энэ өгүүлбэрт их хөлөрвөл заавал ус эсвэл одоо давс хэрэглээрэй гэж байна. Таксан асе о kaku to karada kara mizu suibun to enbun ga dete shimaimasu. За хүн их хөлөрхөөр хөлсөөр дамжаад яах вэ? Биеийн дотор байгаа чигээ алдах нь байна тийм ээ. Усаа алдах нь байна. Тэрнээс гадна хөлсөөр дамжаад биеинд одоо тодорхой хэмжээгээр байх ёстой давсаа бас хөлсөөр алдах нь байна. Тийм учраас таксан асе о кайтара мизу то энбун о торимашou. はい、今日のテーマは熱中症にならないためにで野外バージョンでした. За өнөөдөр наршихаас халууны цочролд орохоос сэргийлэхийн тулд яавал зохих вэ гэдэг сэдвээр хэдэн өгүүлбэр танилцууллаа. では次の一言日本語は8月1日です. Дараагийн хичээл 8 сарын 1-нд төлөвлөж байна. За та бүхнийг хүлээж бай. Баяртай. それではまた.